Монгол Улсын их сургуульд энэ хичээлийн жилд 23 мянган оюутан суралцсанаа. 1-р курсын оюутны төлбөр бусад курсыг бодвол харьцангуй өндөр байдаг. Дунджаар 1 кредит нь 86700-аас 103100 төгрөг байна. Тухайлбал шинжлэх ухааны сургууль, хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн 1-р курсын оюутнуудын төлбөр 86700 төгрөгөө. Харин бизнесийн сургуулийн 1-р курсын оюутнуудын кредит цаг 103100 бол хууль зүйн сургуулийн 1-р курсын оюутны 1 кредит цагийн төлбөр 94600 төгрөг юм а. Харин олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн хувьд 1 кредит цаг нь 98300 төгрөг байна. Харин урд нь суурь хураамжгаж 240 мянган төгрөг авдаг байсан ч энэ жилээс энэ төлбөрийг авахаа болсон байна. Төлбөрийн хувьд бол Монгол Улсын сургуулийн төлбөрийг удирдах зөвлөл 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тогтоож өгсөн байгаа. Бакалаврын түвшинх 17-оос 18 онд мөрдөгдөх төлбөрийг бол баталж өгсөн байгаа. За жишээлбэл бакалаврын түвшин оюутан шинжлэх ухааны сургуулийн хувьд бол 1-р түвшин оюутан маань 86700 төгрөгийн төлбөртэй байгаа. Суурь хураамж байхгүй болсон. Энэ жилийн хувьд манайх ажлын хэсэг бас байгуулагдсан яамтай хамтраад за ажлын хэсгийн дүгнэлт бол Монгол Улсын сургуулийн суурь хураамжийг авахгүй байя гэсэн тогтоол тийм гараад суурь хураамж болсон байгаа Монгол Улсын сургууль маань. Харин одоо хамгийн их оюутан суралцдаг шинжлэх ухааны технологийн их сургуулийн сургалтын төлбөрийг танилцуулъя. Барилга, бизнесийн удирдлага, үйлдвэрлэлийн технологи, геолог, уул уурхай, мэдээлэл холбооны технологи, эрчим хүчний сургууль, механик тээврийн сургууль, хэрэглээний шинжлэх ухааны сургууль гэсэн үндсэн 8 сургууль, Дархуул аймаг дахь технологийн сургууль, Гадаад хэлний институт гэсэн 10 салбар сургуулийн дундаж кредит цагийн төлбөр нь 1-р курсын оюутнуудын хувьд 61813 төгрөг байгаа бол 2, 3, 4-р курсын оюутнуудын дундаж төлбөр 1 кредит цаг 56868 төгрөг байна. 2017-18 оны хичээлийн жилд шинжлэх ухааны технологийн сургууль нийтдээ 27000 оюутантай байгаа. За энэс бол бид нэр бакалаврын төвшөнд бол нэгдээ 20000 оюутан байдаг. За тэгээд 2017-18 оны хичээлийн жилд энд шинээр бол бид нар 5000 оюутан эсвэлэх тийм ерөнхий чиглэлтэй ажиллаж байгаа. За сургуулийн төлбөрийн хувьд бол манайх 2015 оны 6 сард манай удирдах зөвлөл батлагдсан. Нэг кредитийн үнэлгээ бол шинжлэх ухааны технологийн сургуулийн хэмжээнд бол 61 мянган төгрөг дундаж үнэлгээтэй байгаа. Манайх харин хөдөө аж ахуйн их сургуулийн удирдах зөвлөлийн хурдлаар сургалтын төлбөрийг нэмэхгүй байхаар шийдвэрлэжээ. 2017-оос 2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөр 1.8-аас 2.2 сая төгрөгийн хооронд байна. Харин анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн бакалаврын төлбөр 1-р курсын оюутнуудын хувьд чиглэл бүрээрээ харилцан адилгүй байна. Анагаахын болон эрүүл мэндийн чиглэлийн оюутнууд 2 сая 850 мянган төгрөгийн төлбөр төлөх бол Сувилхуун ангийн төлбөр 2 сая 184 мянга. Харин их барихуун ангийн оюутнуудын төлбөр 1 сая 900 мянган төгрөг бол Шатлсан их барихуун ангийн төлбөр 2.6 сая төгрөг байна. Ихэнх сургуулийн хувьд кредит цагийн системтэй тухайн хичээлийн жилд хэдэн кредит үзэх оюутнууд өөрсдөө сонгодог. Хамгийн багадаа 30 кредит үздэг гэж үзвэл энэ хичээлийн жилийн сургалтын төлбөр 2.5-аас 3 сая төгрөгийн хооронд хэлбэлцэж байна. Ихтэй сургуулиудын хувьд хичээлийн шинэ жил эхлэмэгц хагас семестрийн төлбөрийг авдаг. Төлбөрөө төлөх боломжгүй оюутнуудын хувьд оюутан хөгжлийн зээлээр суралцах бүрэн боломжтой гэдгийг сургуулийн зүгээс хэлж байсан юм а.